2024 оны математикийн элсдийн шалгалтын А хувилбарын 2-ын 1-р бодлого буюу задгаа даалгаврын бодлогыг харилцуулъя. За эхний бодлогоо авч үзье. За эхний бодлого маань бол 2-ын 1-р бодлого маань f of x тэнцүү язгуурдар 7x-с хасах нь 3 хасах нь 1 гэсэн үг зөвгдөө. За тэгвэл нэгдүгээрт нь f of x функцийн тодорхойлогдох мужийн x нь b-ний агаас их утгын мужийн c-с нэмэх хязгааргүй байна гэсэн бодлогыг харъя. За функц нь бол өгөгдсөн байна зураг дээр тийм ээ. За тэгвэл язгуурдах тоо буюу энэ 7x-с хасах нь 3 маань тэгээс их үе тэнцүү байдаг. Ямар ч тохиолдолд текстийн язгуурдах тоо тэгээс их үе тэнцүү байдаг. Тэгэхээр язгуурдах тоо маань 7x-с нь 3 нь тэгээс их бол таарах нь. Эндээс хасах 3 хаашаа оруулах юм бол 7x нь 3-аас их болох нь. За 7x гэдэг маань 7-г үржиж байгаа гэсэн үг тийм ээ. Тэгэхээр үржиж байгаа 7 маань тэнцвэр дэвшийн хоёр талын хуваагаад өгөхөд бол x нь 7-ны 3-аас их. За тэгэхээр манай хариу маань А-ны b-гээс их үе тэнцүү. Тэгэхээр манай А маань 3, b маань 7 байх нэ. За утгын мужийг олъё. Утгын муж гэдэг маань одоо y буюу f гэдэг функцийн маань утга маань хэдээс хэдийн оронд байх вэ гэсэн асуулт гарч ирлээ. За дөнгөсөө би тодорхойлох мужийг олоход язгуурдах тоо тэгээс их үе тэнцүү гэсэн тийм. Тэгэхээр тэгээс их үе тооны язгуур бол тэгээс их үе тэнцүү. Язгуурын өмнө тэмдэг маань нэмэх байна гэсэн үг ойлгож шүү дээ. Тэгвэл тэгээс их буюу хамгийн багадаа тэгтээ тэнцдэг тооноос хоёр талаас нь нэгийг хасна чи. За тэгэхээр язгуурдаа 7-аас хасах нь 3-аас хасах нь 1 тэгээс 1 гэхэд чинь нөгөө манай өгсөн функц маань хасах 1-ээс их үе тэнцүү болчихж байна. Тэгэхээр утгын муж гэдэг маань энэ f авч болох утгууд байдаг юм шүү. Тэгэхээр f гэдэг функц маань хамгийн багадаа хэд хүрэх нь хасах 1 тэгээд нэмэх хязгаар болох. Тэгэхээр энэ зургаас харах юм бол одоо энд график маань хасах 1-ээс нэмэх хязгааргүй зурагдсан байгаа харж байгаа бах тийм ээ. За тэгэхээр эндээс y хариалгын хасах 1-ээс нэмэх хязгааргүй буюу манай c маань 1 гарах нэ. За одоо 2-ын 1-р бодлогын 2-р ах нь энэ f функцийн урвуу функцийг олоорой. Тэр урвуу функцны f-од хасах 1 гэж тэмдэглэдэг тийм ээ. Тэр маань бол хасах x нэмэх x квадрат дээр нэмэх нь 2x нэмэх нь d хуваах нь y хэлбэртэй байна. За гэхдээ x нь хасах f-ээс их үе тэнцүү байна шүү гэсэн 3 оны бодлогыг харъя. За одоо 2-р ахны бодлтыг харъя зүмөр. За тэгвэл манай функц маань y тэнцүү 7 язгуурдаар 7-аас хасах нь 3-аас хасах нь 1 гэсэн болов. f of x-ийг хандуурыг оруулж. За тэгэхээр уруу функцийг олохдоо эхлээд яах нь x y буюу аргумент утга хоёрынхаа байрыг сольдог. За тэгэхээр юу гэсэн үг вэ? x-ийн оронд y, y-ийн оронд x-ийг бичлээ. За үүний дараа алхам нь болохоор y-г олдог. За тэгэхээр бол зүгээр энэ хасах 1 маань одоо y хамгийн гадна талд хасах 1-ийг хасж байгаа учраас уршаа ажилтгахлын өмнө оруулахад x дээр нэмэх нь 1 нь тэнцүү язгуурдаа 7y-ээс 3 боллоо. За тэгэхээр би дээр тодорхойлох муж олж утгын муж олж байгаа гэсэн тийм язгууртаа тоо маань тэгээс их үе тэнцүү. Тэгэхээр энэ тэгээс их үе тэнцүү тоотой ямар тоо тэнцэх вэ гэвэл тэгээс их л тоо тэнцэх. Тэгэхээр x дээр нэмэх нь 1 нь тэгээс их үе тэнцүү байх нэ. За эндээс x нь хэдээс их үе? Хасах 1-ээс их үе тэнцүү тоо болох нь. За тэгэхээр энд нөхцөл байсан тийм ээ. Энд нөхцөл байсан. Тэгэхээр x нь хасах 1-ээс их үе тэнцүү байх юм. Тэгэхээр f маань 1 хасах 1 байх нь тий. За энэ тохиолдолд хоёр талын квадрат зөвшөөрлөө. Хоёулаа нэмэх гэж мэдэгдэж байхад квадрат зөвшөөрлөн шүү дээ. За тэгвэл эндээс x дээр нэмэх 1-ийн квадрат нь тэнцүү 7y-гээс хасах 3 боллоо. За тэгэхээр одоо y-г олох гэж юм чинь 3 яах нь хасж байгаа юм чинь адилтгалын урш ороход нэмнэ. Мөн 7 маань y-г үржиж байгаа юм чинь y-гээ олох хуваачна. За ингээд уруу функцийг олохдоо аргумент утга хоёрынхаа байрыг солингуудаа y-г олдог. Тэгэхээр y-г олчих. Энэ олсон y маань манай урвуу функц гэж ойлгох нь. Тэгэхээр y-ийн хасах 1 зэрэг буюу урвуу функц гэх юм. Тэгээ y-ийн урвуу функц маань за үндсэн 7 тамга задлаа x дээр нэмэх 1-ийн квадратыг задлахаар x квадрат 2x нэмэх 1 гарах. Тэр нэмэх 1 маань хоёрын 3 таа нэмэгдээд хэд болох нь 4 болох нэ. За эндээс тэгвэл d маань хэд бол таах нь 4, y маань 7, нөгөө f маань бол хасах 1 гарах нь тий. За ингээд ийм болох нэ. За одоо 3 дугаархаа бодъё. 3 дугаархын бодъё цөмөрөө. За 3
3 дугаар маань болохоор за зүгээр график ашиглая. За 3 дугаархаа маань болохоор f от x функцийн график энд өгсөн байна тийм. Зураг маань арай томруулсан байна багш тийм. За тэгэнгүүт f от-ийн урвуунгаас их байдаг тэр тэнцэтгэл бишийн шийд нь g-гээс яах нь аашийн хооронд байна гэж хэлсэн. G-гээс аашийн хооронд байна гэж хэлсэн. За тэгэхээр энд нэг нөхцөл бодолтыг харъя цөмөр. За бодолт нь байхын тулд энэ нэг юм улаан шулуун зураг дээр ингээд татчихж байгаа харж байгаа. За энэ ямар шулуун бөгөөд энэ y тэнцүү x гэдэг шулуун. Y тэнцүү x үйл тэг үед тэг, нэг үед нэг, хоёр үед хоёр, гурван үед гурав, дөрвөн үед дөрөв, тав үед тав гэдэг ийм шулуун. За энэ шулуун маань яагаад зурсан байг бол нөгөө нэг уруу функцийн тодорхой болгоцсон мөн тийм. Уруу функцийн чанарсаар бол y тэнцүү x шулууны хувьд энэ хоёр функц маань яах нь нөгөө юу гэдэг тийм. Y тэнцүү x шулууны хувьд график нь яг тэгшимтэй байдаг. Өөрөөр хэлбэл одоо энэ 0-1-ийн хооронд зэрэг энэ хар шулуун маань энэ улаан шугамын хувьд нугалах юм бол одоо ингэж гэсэн. Ингэж зурагдана гэсэн үг байна. Тэгэхээр юу гэсэн үг бол огтлын цэг нь одоо энэ улаан шулууны энэ хар шулуунтай огтлж байгаа, графикт огтлж байгаа цэгүүд бол гэсэн. Тэг юу гэсэн үг x тэнцүү 1, x тэнцүү 4 үед яах нь энэ хоёр график маань огтлцсон. Өөрөөр хэлбэл нөгөө манай уруу функц маань ингээд байрлах нь гэсэн үг шүү дээ. Ингээд байрлах. Тэгэхээр f от x нь тэгээс их байна гэдэг чинь энэ улаан шулууны ас дээш гарч байгаа хэсэг маань манай уруу функцээс их байгаа хэсэг гэсэн. Тэгэхээр x нь 1-ээс 4-ийн хооронд байх юм бол яах нь f от x нь тэгээс их байна. Уруу функцээс их байна. Тэгэхээр эндээс g маань 1 юу ах нь? G маань 1 h маань яах нь 4 байх нэ.